Юу хийж байгаа юм бол? Энэ шагнал гардуулах үзэх гээл. Зүгээр л үзэхэр ирсэн. Гэтэ ёо эндээс ирээрээ гэж хизээ холбогдсон юм байна. Лигээс. Өчтөр орой л. Бараг өчтөр орой л байсан. Хувийн зурагч. Шагнал авахтаа зураг дараалах гээд авчирсан юм тий. Зурагчтай гарсан. За чи сэтгэл санаагаар унаагүй юу? Сэтгэл санаа юм жоохон муухай наа бас. Эвгүй л. Энэ шагналыг анх удаа авах чинь. Rookie of the Year гэдэг шагналыг хэд удаага авч байгаа вэ? Анх удаага. Эхний удаага. Одоо дүүс гоё хэлж байгаа. Rookie аав заяа. Тэгэл одоо түүш штэ. Rookie, Defoe, MIP, MVP гэлээ. Жил болгон тий. Гамбаа өмнөх ер нь авч ирсэн. Авч ирсэн карьерийн шагнал юу вэ? Шагнал байхгүй штэ. 21 аймгийн шилдэг тоглож Аа тий штэ. 21 аймгийн MVP штэ. Чи тэгээ тэр мэрийгээ тооч боддгүй маш хэлж юм шиг. Мартчихжээ. Ямар сони юу вэ? Надаар 50 тэгэл плей-офф гэж явчихсан. Орой тоглож байгаа хүмүүстэйгээ харьцахгүй өстэй энэ ардан суудсан. Гайгүй штэ тэгэл ер нь талбайн гадна тэгэл ах トゥ тэгэл толмод дотор угаа талбай Тэр юу юм? Тэгээ ер нь бол тэг талбайн гаднаад ихлээл ямар тач ах トゥ өөрөө байж таа. Тэг талбайн гаднаад ихлээл ямар тач ах トゥ өөрөө байж таа. Одоохондоо байж лээ гэж байгаа тийм. Үгүй гайгүй тэгэл. За өнөөдөр ямар шагнал авах гээд байгаа юм бэ? Өнөөдөр өчтөр залгаад тэгээд амжилттай гэсэн тоглогч болсон гэд хэлсэн. Тэгээд ер нь тэр шагнал авах гээд ирсэн байна. MVP аваагүй дэ уурлаад байгаа юм шиг өстэй. Гүү зүгээр ер нь бол тэгээд энэ жил нэг MVP ч угаасаа их болё гэсэн бодол байгаагүй ер нь бол тэгээд угаасаа аяанда плейг явж хахад ирэх бахаа гэж бодож байна. Ахын цаг хугацааны л асуудалтай гэж юу? Үгүй нэг тэгж хэлж чадахгүй ч гэсэн ямар ч зүгээр харж л бай. Плейгээд явж гэн тэгээд MVP 22 хүрсэн юм. 22 хүрээг байгаа ямар ч одоо 11 сар. Гэтэ нэг төрсөн жилээрээ бол 22 хүрсэн. Ухаан хөшөрсөн байгаа. Заанхал 18-т хамгийн лигийн залуу тамирчин болордон гэдсэн. Үнэн л. Онж аваад 18-т хамгийн лигийн залуу тамирчин болордон гэдсэн. Үнэн л. Онж аваад Хоёрын хин хөшин царайтай та хоёр ялгаагүй яг үндэ нэг сэртэй юм байхгүй. Сайн нэг үлзэхэр зураг даруулсан чи. Би арай жоохон шүн. Би арай хөшөрсөн юм байли. Ер нь анаа гэдэг. Та хоёр өөрсдөө хэлсэн дээр шүү дээ. Би тэр нь хөшин энэ хөшин гэж хэлж Ер байсан. нь тэгэл цоож ахын төрөө ах бэмбах махха дандаа ахнарын хажууд байсараад ер нь бол та мах шиг болцсон хэлээ. За хэлцээ. Өнгөрсөн жил MVP авч байлаа. Тухайн үеэр нэг цайхан дурсаач. Яг энэ шагнал авах гээд сууж яхад нэр ямар хөө мэдрэмж төрдөг байсан. Анх сонсоод юу ч бодож байсан бэ? Би барьчих юм байна. Би миний гарнаас өчигдрөөс хүмүүс бариад Одоо ингэж өөрөө филдийн хэрэгчлээ байна. Өнгөрсөн жил яах тэгэл гоё л хийсэн шүү дээ. Ингээл анх удаа шагналаа авах гол хүлээж ирсэн. Амар догтлолтой байсан. Энэ жил болохоор яг гамбаага авахыг харах гэж л ер нь ирсэн. Тэгэл тэр ч утгаараа ер нь бол айгүй нэг тийм бас өнгөрсөн жилийн шиг л бас ер нь догтлолтой байна. Амар олон жил хамт явцсан. Нэзгээ шагнал авахт ингээ хажуунаас нь хамт ингээ хараа байж байгаа гэдэг бол амар гоё бахархал ер нь бол. бүр нэг гоё дурсан ч юм тийм нэр тхүү. Гамбатай холбоотой. Холбоотой юу? Нэг турсамж байдгүй юм шиг байна битэрт чинь. Тэр л хэлсэн шүү дээ. Ерөөсөө битэр дурсамж байхгүй тэгээд байнгын зүгээр л ингээл хамт хажууд байж байгаа болохоор тэр нь яг өөрөө дурсамж болоод үлдчихсэн. Ерөөсөө яг нэг тийм тод санах дурсамж бол байхгүй. MVP болсны дараах чиний амьдрал дээр гарсан өөрчлөлт юу байсан бэ? MVP гэдэг энэ шагнал ямар үнцэнтэй вэ? Дэж сагсчин болгоны хүсдэг мөрөөддөг зүйл яг авраг бас шилдэг тоглогчийн нэрээр нь хамгийн том зүйл гэж боддог. Тэгэд би яг энэ хоёрыг яг нэгийг биелүүлсэн байгаа. Одоо яг нэгийг биелүүлэхэд ер нь дутуу байгаа. Тэгээд яг тэрнийг төлөөл одоо яг баг хамт олноороо хичээгээ явж байгаа. Тэгээд яг MVP боллоо гэд нэг хаах дээр өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зүгээр л яг бас дараагийнхаа зорилгыг бас арай өөрөөр тавиад явж байгаа л гэж бодож байгаа юм байна. За улирлын ихэнх хэсэгт нөгөө тоглолт төдийлөн сайн болж байгаагүй бэрт хэмтлийн нэтэрэ маскт зүүжсэн гэдэг асуудал байсан шүү дээ. Гэтэ одоо ялангуяа сүүл рүүгээ нөгөө плей-офф дээр ялангуяа бас гой тоглолтуудаа гаргаад эхэлж байна те. Юу өөрчлөгдөж чинь сэтгэл зүйн байдлаас ч юм уу эсвэл өөрчлөгдөж байгаа зүйл байна уу чамд? Хой хүний ч үд. Үгүй яг улирлаа бодвол одоо илүү их нямба хариуцлагатай хичээх үе нь байгаа. Тэгээд
Ер нь бол одоо л яг бүх зүйл эхэлж байгаа гэж ер нь харж байгаа. Улирал бол яг нэг киноны трейлер гэдэг шиг л юмны явж байсан. Одоо бол яг тэгээд яг өөрөөсөө бүх хүчээ шавхаад бүр ингээд алах эсвэл явж байгаа гэж бодож байна. За баярлалаа амжилт. За баярлалаа. Цэцгэр өстой уулхандаа. За цэцгэр булхандаа хин авах гээд байгаа юм бол доо. Гамбар гоё харагдаж байгаа үстэй. Гамбар гоё харагдаж штэ. Баярлалаа. Энэ өдрийнхаа шилдэгүүдийн шагналыг бүгдээрээ гардуулцгаая. Энэ өдрөд бүх тоглогчдын хувьд хамгийн шилдэг нь байж сэргээнээс эхлүүлсэн байна. Энэхүү Монголын Цэцэн холбоо үндэсний дээдлигийн 2024-2025 оны өдрийн шилдэг сургаалт тоглогч ISF сургаалт тоглогч Нямдорчийн Бамбатар. Саудчлалыг Яа бицхан сэтгэл. ер нь бол Ер нь бол яах вэ гэж болоо юм. Ер нь бол яах вэ гэж болоо юм. нөгөө зорилгож байгаа том байгаа л да. Аврагч. Эдний багтууд Монголын банико эдэн баян согнолын ганцлогны болролтэй. Хоёрдугаар өдрийн амжилт нэгсэн тоглогч шагналыг хүртэж надад баярыг хүргэе. Үндэсний дээдлэгтэй драфтын системийг Төлж ямагтаж бас өндөр байна. Ер нь бол миний бас энэ жилийн өндөр сахилга шилдэг баттай байсан. Ер нь бол яг мэрэгжлийн тамирчин байсныг үнэлээд энэ өдрөөр өндөгч харж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь бол мэрэгжлийн тамирчин шиг мэрэгжлийн байж ер нь бол ямар ч зогсохгүйгээр MP авах 33% явуулсан. 82% чөлөөсөн тавьдаг шилдэг шин тоглогчор Инутиэсти Мөнхөнцийн шин хотог баяргий. Энэ бол миний хувьд бол хамгийн сэтгэл хөдлөжсэн гэдэг одоо хамгийн хүлээлттэй байсан ч гэдэг юм уу те. Олон жил хичээж үр дүнд хүрчээсэн одоо шагнал маань бас удирдлагын MVP байсан. Тэгэхээр одоо тэр шагналыг авахд ер нь бол мэдрэмжийн хувьд бол маш гоё. Тэгээд мэдээж бас одоо өнөөдөр бас авж байгаа бүх шагнал авж байгаа дүүнэртээ бас амжилт хүсье. Бүгдөө бас гоё харагдаж байна. Тэгээд бүгдэнд нь цаашдын спортнаас амжилт хүсье гэж хэлмээр байна да. MVP авч исэн үедээ нулимс туслуулж исэн гэж би бол санаж байна л та. Гавьяа тавхтай юу. За гавьят дээр бол харьцангуй гайгүй байсан. Би нэлээд бие бариад санаа зовох ч гэдэг юм уу те. Тийм байсан болохоор тэр сэтгэл хөдлөл эдрийг харьцангуй жоохон дарсан. Шагналыг Та гавьяа толсноос шивэрэл байгаа юм биш. менежер Амлан Баатар таны багийн хамгийн Товчхон сэтгэл ямар хөө. Амар сандарч байна. Амар сандартай байна. тоглогчийн шагналыг ардуулсан Би сая мөрөө тэнцээ гараад юу болоод байгаа юм бэ? За товчхон сэтгэлээс оваалцаач. Сэтгэл бол маш өндөр байна. Яг энэ шагналыг бол 13 ерөнхий энэ жилийнхаа нэг зорилго болгоцсон байсан. ажилласан байна. За 10 багт 13 ерөнхий Одоо энийг олон заашгүй багийн амжилтын гол тулгуур MVP авах талаар дотроо боддог уу? Энэ өдрийг 19-8 гэсэн амжилтаар дуусгасан. Тэгээ энэ үлрэл яа харахгүй гайхалтай биш шүү баяр үгээ. Let's go. Шилдэг ахлах тасгалжуулагчтай шагнал цэцэг гардуулах гал байж байна. Тийм цэцгийг бэлдээл байж байна. Цэцэг бити өгөөрэй гэсэн тэгээд заавал тайзан дээр гарч өгнө. За яхаар цэцэг өгдөг юм? Өөрөө ичээд ах шиг гэсэн. За. Сэргэлтийн 2024-2025 оны өдрөд санийд энэ өдрийн үнцэнтэй тоглогчдоор шалгарсан 11-15 оноо 116 самбасан бугаас 51% авцгаа. Шаргисын чөлөөчлөлтийг олж энэ өдрийн үнцэнтэй тоглогч хасын хөлбөмбөгийн тоглогч алтын Ацвайр MVP. Юу тоош юу шагналыг жаадаг. Маш их баярлалаа маш их санагдаж байна.
маш олон мундаг ахчтайгаа уулзаж манай таапаа нуурахгүй яахаа саруулахгүй та бүгд өсөлтний гэдэг маань өөрөө өнөөдөр маш зүйл шүү. Таньс байж байгаа. Энэ бол энэ шагналын хувьд бас миний шагналж манай баг хамт олонны маань амжиг эсвэл баярлалаа тоглогчдод болон багш тасалжуулагч спонсор байгууллагууд багийн эзэдүүд эсвэл багийн хөгжил нэмжтэй таамжтай маш их баярлалаа гэж хэлье. Шилдэгүүдийн бодлоо энэ жилийн энэ Энэ улирлын лигийн шагналтнуудыг хамтдаа харж байна. MVP Az2, шилдэг хамгаалан тоглогч Az2, амжилтанд агсан тоглогч Болор Эрдэнэ, шилдэг рүүки Чинхотог, шилдэг дасгалжуулагч Цэцко Васильевич, шилдэг 6 дахь тоглогч Ганбаатар, шилдэг импорт тоглогч Byron Wesley. Вау. Баяр хүргэе. Маш баярлалаа. Юу вэ, дөнгөж сая MVP болмоор байна өнтрийг асууж ирсэн чи ямар буруу хүнээс буруу юм асуучваа. За, яг одоо хоёр шагнал авлаа, дээрээс нь шилдэг тоглогч боллоо. Сэтгэл ямар байна? Сэтгэл бол маш өндөр байна. Зөшин зорилгоо дагуулan биелүүлжлээ. Бас маш их сандарч байна. Тэгэл маш олон зүйл давхцаад бас за мэдэхгүй байна гэх юм уу те. Хэд настай вэ? Одоо энэ сар 20 хүрнэ. 20 наснда хэдийнэ лигийн MVP боллоо. Гайхалтай. Тийм одоо маш их хариуцлага надад ирж байна. Өшөө илүү танихад ихтэй алдгүйгээр хичээх болно гэж. Амжилт за. За баярлалаа. For him to be 19 years old is amazing. And he has great potential, but more than anything, he's a great person. Great character guy, works hard every day, and he listens. So I think he's only going to get better from here. I came here for one reason, and that was to win a championship. And to give the fans what they want and to give my teammates what they deserve and to get the Broncos a ninth championship. So that's what I'm here to work for and that's what I'll continue to do. Хөөе, танайхан чинь шагналыг төлөө. За тэр чи яах вэ? Азагийн MVP болсон талаар. Тэгээ ер нь манайхаас нэгээр гарсан багаас MVP авах нь ер нь зөв ёсны хэрэг байх гэж бодсон. Тэгээд би Азаа юу ихээ юу гэж бодсон. Ямар ч Азаа авлаа. Мэдээж багт үзүүлэх нөлөө нь арай илүү байсан бах гэж бодож байна. Ямар ч залуугаараа MVP болсон. Тэгээд тууштай манай хүү дүүч өөрөө бас нөгөө өөр спортоор хичээлжсэн төлөвшил сайтай. Тэгээд бас нэг буруу гიშгчгүй хөвгт гэж боддог. Тэгээд ямар ч Азаагийн MVP болсон маш их баяртай. 19 наснда MVP, энэс хэд залуу MVP гэж байгаа юм уу? Санаж гинөө? Энэс залуу ёстой мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг дээр үед тэг тиймэрхүү бас нэг 10 төвшөөхөн 17 тод авч лөө. Тийм баг. Төвшөөхөн 17 тод авраг аваад MVP авч ирсэн гэж анхны лиг дээр гэж би ямар ч сонсч байсан. Өөрийнх нь хичээл зүтгэл те дайчин чанараас бүх юм шалтгаалаад ямар ч байсан Монгол тоглогч легионеруудтай өрсөлдөөд хамгаалан тоглогч аавна гэдэг бол маш сайн өндөр үзүүлэлт гэж бодож байна. Тэгээд та 26 наснда MVP авч байсан юм байна шүү дээ 2015 он гэрчим. Ер нь энэ шагнал авах MVP авах мэдрэмж ямар байд юм бол? Би 26-тай Азаач 19-тэй гэдэг чинь ер нь шагнал жоохон залуужаад байгаа юм уу? Тэгээ ямарсан би ч бас мэдэхгүй байж байгаад авцаа. Тэгээд ямар ч байсан тэр нэг хичээл зүтгэлээ үнэлүүлээд те энэ дээр зогсож байхад бол бас мэдрэмж гоё байдаг те. Манай дүү ч гэсэн бас гоё байсан баг гэж бодож байна. Баярлалаа амжилт. Баярлалаа. For me it's good to see the hard work paying off. My team is very important, you know, they all trusted me. My coach, they all gave me this opportunity, you know, so for me, I'm just very grateful to be in this position and to thank you to all the people in Mongolia for voting for me. At the professional level, this is my first MVP, you know, because I've been in so many leagues. So for me, this is very special. It's a very special time for me.